Ийм пост байна. Төгшин тогтох Вандан гэж Facebook хэрэглэгч. Америкийн Небраска мужид Монови гих тосгон нэг оршин суугчтай бөгөөд тус оршин суугч нь орон нутгийнхаа дарга, номын санч, баарны үйлчлэгч хийдэг. 1930-аад оны үед энэ тосгон 120 гаруй хүн амтай байсан бол 2000 онд 2 хүнтэй болжээ. Энэ 2 хүнийг Руди Элси Эйлер гэх бөгөөд 2004 онд нөхөр нь болох Руди нас барснаар Элси Эйлер тус тосгоны цорын ганц оршин суугч болжээ. Тэрээр өдгөө тосгоныхоо даргын албаа хашхын зэрэгцээ нөхөр Рудигийнхээ дурсгал зориулан 5,000 номтой номын сан байгуулан номын санчаар ажилтгаа гэд. Тэгээд яг BBC дээр баримт кино байна. Тийм. Тэгээд яг хүмүүс зөндөө ирж очдог. Зүгээр гэхдээ яг нөгөө албан ёсны бүртгэл дээр яг нэг оршин суугч. Одоо энэ Элси Эйлер гэдэг эмэгтэй л байгаа. Гэтэ хүмүүс үл ингээл ирж очиод байж байна. Гэтэл нэрээ ганцхан оршин суугч та. Тэгээд тэр орон нутгийн хаан дарга гэж байгаа юм. Баартай, баараа нээдэг. Манайх нь юм зөвшөөрлөгч нь алах байх тийм. Хүн болгоно гадаа. Дарга ганцаар анаа. Тэгээд баар байгуулсан. Би тэрэнд айгуу дуртай байна дээ. Өөрөө дарга нь тэр тосгоныхаа дарга нь. Тэгээ баарныхаа үйлчлэгч гин. Номын санч гин. Тэгэл бүх юмаа өөрөө ороод танилцуулаад хаалгыг онгоолаад өөрөө ороод. Тэгээ баар нь бол мангар том баар байлээ. Та ганцаар дутдаг юм гэсэн чи яг хүмүүс ингээ нөгөө бичиг баримтан дээр л ганцаараа би оршин суугчдоос хүмүүс зөндөө ирж очтгоо. Тий, тэгэхээр нэг юм ганцаар дадах юм байхгүй. Мангар том баар л байлээ. Тэгэхээр хүмүүс ордог болоо. Орж гэл. Тий, ажиллаж байгаа юм. Тий. Тэгээ яг юун дээр Википедиа дээр бол Монови гэдэг нь болохоор уугуул Америк хэлээр цэцэг гэсэн үг юм байна. Тэгээд инжаачуудын Монови гэдэг нэршлэр явцсан юм байна. Тэгээд уугуул Америкч. Одоо энэ Чироки чинь бүгдээр л одоо энэ юу нэрнүүд шүү дээ. Тийм юм билээ шүү дээ. Тийм Чикаго гэдэг чинь бас индиануудаас өгсөн нэр юм билээ шүү дээ. Чикагва гэдэг. Индиан дээрээ Чикагва гэж. Чикагва. Тий, тэгээд тэр нь Чикаго хот болсон. Тийм байна лээ. Тэгээ энэ Википедиа дээр бол баарныхын зураг байна. Бас 3-4 ширээтэй мангар том тектэй Америк баар байна. Тэр Венесуэл гэдэг одоо улс байгаа шүү дээ. Тэгээ тэр чинь нөгөө Америка Веспучи гэдэг нөгөө Америкт нэрээ өгдөг багийн. Очингуудаа нөгөө Венец гэдэг л хотыг мэддэг багийн. Тэгээ бяцхан Венец гэж нэрлсэн гинэ. Тийм гэсэн. Тэр нь Венец юу Венесуэла. Венесуэла гэдэг нь бол одоо бяцхан Венец. Бяцхан Венец л гэсэн үг юм байл дээ. Их л таалагдсан болтой манай онд. Энтэй холбоотойгоор зүгээр доор нь relate story гэдээ гардаг штэ. Тэгэнгუთ харин ийм тосгонууд сүүлийн үед бол бүрсдэг хідэн 10-аараа нэмэгдэж байгаа. Оросд бол маш их байдаг. Орос хятад хоёрт. Ингээд цөөрцөн ганцхан сурагчтай одоо тэр юуны сая энэ 9 сарын 1-нд хичээлийн шинжилгээс нэгэн сурагчтай Сибирийн нэг тосгон байна. Тэгээ 10 хүн амьдэрдэг нэгэн сурагчтай, нэг багштай. Хятад бас нэг сурагчтай, нэгэн багштай. Тусганы сургууль байна. Хүүхдүүд нь ингээд дайжаад ажил хаагаад ингээд хотын төв рүү явцсан. Ийм хаягдсан ийм суурьшмал суурин газрууд бол маш их байгаа гэл. Нэг газар тийм газар очиж дарга хийдэг юм. Яа. Гоё шүү дээ. Бүх юм засаг дарга хийж. Тэгээ эн чинь мангар том Форд унтсан байгаа энэ чинь. Тэгээ шүү дээ. Энэ хүн чинь.